За араасаа аялын виз авсан гэр бүлдээ одоо амжилт хүсье, баяр хүргэе. За манай байгууллагаас мэдээлэл зөвлөгөө авсан буюу баталгаа таяг анкет үйлдвэрлэх үйлчлэгийг авч аялын визээ 7 сарын 4-нд бол амжилттай авсан байна. За материал бүрдүүлж хүлээлгэн хөдөн маань бол 5 сарын дундуур өгсөн бөгөөд ер нь визний гаралтын хугацаа 50-аас 60 минут дотор гарч байна. За энэ гэр бүл маань бол нэг нь албан тушаалд ажилтай, нэг нь татвар төлөгч, за нөгөө гэр бүлийн хүмүүс бол тодорхой эрхэлсэн ажилтгүй гэдгээр ирсэн юу ч одоо нотлох чөлөөнд байхгүй гэж туризм гэрээ гаргуулъя гэж манай байгууллага дээр ирсэн. За манай байгууллага бол янз бүрийн туризм гэрээ хөрвүүлж бол гаргахгүй. За үн хүнээр бол бид нэр яаж зөвлөгөө өгтөө өөрийнх нь хийж байгаа одоо ажлынх нь байдал буюу хуваарь эрхэлдэг юм ин өөрөөс нь зөвлөөд үүнээр нь хороо байгууллагаас нь тодорхойлтыг гаргуулад үйл хөдлөлийн гэрийнх нь үйл хөдлөлийн гэрчлэгээ тэрэн дээр одоо өөрөө хуваарь юу эрхэлдэг байсан. Үүн дээр нь бол хороо байгууллагаас нь тодорхойлтыг гаргуулад 5 сая байршуулаад бол виз өгсөн байнамаа. Ингээд бол аяллаа визээ амжилттай 7 сарын 4-нд авсан бөгөөд одоо хилээр гарах зөвлөгөө буюу баталгаа таяа аваад аялалд бэлэн болсон манай байгууллагад ирсэн байнамаа. За ер нь бол аяллаа виз хүсэж байгаа хүмүүс маань бол тодорхой эрхэлсэн ажилтгүй хүмүүс буюу хуваараа юм эрхэлдэг хүмүүс бол нотлох чөлөөнд байхгүй бол туризм гэрээ гаргуулна гэсэн ойлголттой ирээд байдаг. За тийм бол биш ээ. Та заавал тэгээ туризм гэрээ гэдэг нь хуримжаар бүрдүүлж виз өгөх боломжгүй та өөрөө хохирноо. Виз үсгэхээ шууд 2-5 жилээр хасдаг болсон учраас болж өгвөл хуримжч байна биш яг өөрийн материалаараа зөв бүрэн гүйцэд бүрдүүлээд аялын визээ хүсэх болцоотой гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд манай байгууллагаас бол 2 анкет баталгаа таягаа гаргуулад үйлчлэгийн хурамчтай 60,000 төгрөг төлөөд анги аялын визээ амжилттай авсан байнамаа. За тэгээд аялын виз хүсэж байгаа бол манай байгууллагч мэдээлэл зөвлөгөөгөө аваад та материал бүрдүүлэлт хийгээд аялын визээ хүсэх гэж хэлмээр байна.